бид бүхэн нэгэн бурхан эзэнтэй хүмүүс. За тэгээд ер нь бол өмнө би хувьслын онолд итгэдэг байхдаа бүтээлийн онолын талаар ерөөсө бодох их хүсдэггүй байж. За тэгээд бүтээлийн онолд одоо итгэдэг болоод эрэгтэй зэрэг бол олон зүйлийг бас одоо бодож эргцүүлж тэгээд бурхан энэ ертөнцийг хэрхэн яаж бүтээж байсан бэ? Яг бурханыг бүтээж байхад яг ямар байсан бол? Өнөөдөр яг Аз төв ямархуу байдалтай бүтээгдсэн бол анх өнөөдөр хүний нөлөө хүрхээс өмнө өнөөдөр энэ бүх зүйл ямар гайхамшигтай байсан болоо гэж бол үргэлж боддог. Тэгээ ялангуяа би анхны хүнийг бурхан бүтээгээд анхны хүн болох Адамыг бурхан бүтээгээд тэгээ яг Адамыг бүтээж дуусангуудаа бурхан тэр амийг өгөөд Адам сэрээд яг нүдэ нээхэд тэр орчлын ертөнцид Адамын нүд нь ямар харагдсан бол гэж үргэлж боддог. Тэгээд үнэхээр юм бас бид бүхэнд шин юм аливаа зүйл шин зүйл бол бидэнд маш сайхан сэтгэлийг төрүүлдэг. Бид бүхэн шинэ хувцас аваад өмсгөж гисэн одоо бас үнэхээр сайхан байдаг. Нэг хэсэгтээ бол бид бүхэн тэр хувцсны одоо бүх зүйлд бидний дуртай байдаг гэж. Үнэхээр сайхан байдаг. За тэгэхээр үнэхээр анх Адамыг бүтээгээд бурхан шороноос бий болгосон гэж бол бид бүхэн Библиэс уншиж байна. Тэгээ Адамыг бурхан бүтээгээд бүх орчлон ертөнцийг захирах тий ургамал амьтан бүх газар дэлхийг захирах эрх мэдлийг түнд өгсөн. За ингээд Адам дөнгөж одоо бүтээгдснийхэн дараа энэ бурханы бүтээсэн гайхамшигт ертөнцийг одоо үзэж нүдэрээ харах үнэхээр одоо хувь тавилантай тийм хүн юм. За тэгээд Адам маань одоо бүх амьтдад ургамалд бас нэр өгж тэр бүхний нэршил өнөөдөр бид нэр уламжлагдаж ингэж бол ирсэн ийм одоо гайхамшигтай түүх байх юм аа. Тэгээд би анх энэ амьтад муурыг заавал яагаад муур гэд нэрлэлсэн юм бол арслан заагаад явал арслан гэж нэрлсэн юм бол гэж бол үргэлж боддог байсан. За тэгээд бол багшаасаа би асуудаг байлаа л да. Багшаа яагаад арслан заавал арслан гэсэн юм бэ? Тэгээд шинжлэх ухаанд одоо ямар нэгэн арслан томьёолох юм томьёол байна уу? Одоо араатны хаан учраас нь одоо азгар өвстэй толгойтой болохоор арслан гэж нэрлэнэ гэж бол заасан тийм томьёол байдгүй үсттэй. Тэгэхээр яаж энэ нэр хийн өгсөн юм бол гэж бол асуусан. Тэгээд бол багшаасан гэр энэ бол хариулж мэдэхгүй асуулт байна гэж бол надад хэлдэг байсан бол Библи харин надад энэ асуултын маань хариултыг өгсөн. Юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр бурхан бүх амьтан ургамлыг одоо бүтээснэ Адамыг бүтээснэ дараа авчирч түүнд өгч түүнд нэр хайрл гэж бол хэлсэн. Тэгээд Адам бол бүх амьтад ургамлыг бол нэрлсэн байдаг. Тэгээд үнэхээр Адам тэр бүхнийг нэрлээд явж явах тэр дүр зургийг бас бид бүхэн оюун бодолтой чадлынхаа төрслөөд үзэх гэсэн үнэхээр сонирхолтой зүйл байдаг. Тэгээд Адам яг муурыг харж байгаад муур гэж хэлэх нь ямар сонирн байсан бол гэж би их боддог. За тэгээд бол өнөөдөр миний ярих зүйл маань бол Адам тэгвэл яг юу хийсэн бэ гэдэг тухай та бүхэнтэй бас хуваалцах гэж байна. Тэгээд Адам бол үнэхээр анхны одоо эцэг тийм хүн байсан. За тэгээд тэрээр бол энэ дэлхий дээр бүтээгдэж энэ дэлхийн бүх зүйлийг удирдах энэ дэлхийг одоо захирч амьдрах эрх мэдлийг бурхан түнд болгосон. Тэр гайхамшигтай нэгэн хүн байсан. За ингээд бол Адам амьдарч бүтээгдснийхэн дараа бүх амьтдыг нэрлээд ингээд Эден цэцэрлэгт амьдарч явах үед ажиглаад байтал нэг л зүйл бол донд ойлгомжгүй байсан. Яасан гэхээр зэрэг бүх амьтад бол одоо хос хосоор бол тэгээд бүгд бол одоо яг ижил одоо тийм бүх амьтад нь хос хосоор байсан. Харин харамсалтай нь бол Адам цорын ганцаар байсан. Тэгээд Адам дээр хурж ирээд одоо яриад зүрх сэтгэлээ хуваалцаад ингээд бол одоо баяр баясгалыг хуваалцах тийм бол хүн байгаагүй. Тэгээд Адам яасан гэхээр зэрэг бол гайхаад бол мэдээж бурхнаас асуусан баг. Юу гэж асуусан гэхээр эзэм нь энэ бүх амьтын ургамал бүх зүйл яагаад ингэж хос хосоор харин би яагаад ганцаараа юм бэ гэж асуусан баха. Хэрвээ би Адамын орноос асуух байсан. За тэгээд бол эзэн яасан гэхээр бодоод юу гэж шийдсэн бэ гэхээр зэрэг бол ер нь би Адамд тохирох тийм туслагчийг бол бүтээх хэрэгтэй байна гэж бол шийдсэн. За ингээд бол эзэн Адамд тохирох туслагчийг бүтээе гэж шийдээд бол одоо Адамыг онтоосон. Энийг би энэ түүхийг бид нэр Библиэлд уншиж болно. За тэгээд бол Адамыг бурхан унтуулад тэгээд түүний бол хавирганаас нь авсан. Тэгээд тэр авсан хавиргаараа бол эмэгтэй хүнийг бол бүтээгээд. Тэгээд бол тэр эмэгтэйг бол Адамд өгсөн. Тэгээд яг энэ үг маань юу гэсэн үг вэ? Адамыг унтуулад тэр хавирганаас нь авсан гэдэг маань бол яг үн чанартай Эден цэцэрлэгт анхудаа бол мэс цаслыг өгсөн гэж бол хэлж болох юм. За тэгээд бол явыг бүтээгээд Адамд авчирч өгөхөд Адам түүнийг хараад бол энэ маань бол миний махнаас минь тасарсан мах, яснаас минь тасарсан яс. Энэ миний биеийн нэг хэсэг гэж бол хэлж байсан.
Тэгээд энийг эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас эмэгтэй гэж нэрлэе гэж бол хэлж байсан. Тэгээд Адам бол тэрийг ямар илэрхийлэлээр хэлж байсан бэ гэвэл энэ бол би өөртөө ямар л хайртай байдгүй яг л тэр шиг үүнийг би хайрлах болно. Яагаад гэвэл энэ миний нэг бие энэ тасархаа юм а гэж бол Адам хэлж байсан. За ингээд бол Адамыг унтуулад бол баруун талаас нь хавирыг авахд бол мэдээж тэр ормыг нь бол махаар бөглсөн байдаг. Тэгвэл яг үүнтэй ижилхэн Адам бол Есүсийн дүр байсан юм а. Юу гэсэн үг вэ? Адам Есүс Христийн хожим ирэх Есүс Христийн дүр байсан юм. Адам хавиргандаа сорвтой адил Есүс яг өгсөний дараа бол одоо Ромын цэргүүд түүнийг өгч үгүй юу гэдгийг одоо шалгахын тулд бол одоо хавирга руу жадалсан байдаг. Тэгвэл Адам сорвтой байдаг бол бас Есүс бас хавирган дээр жадны сорвтой байдаг юм. Тэгээд Адамд одоо Бурхан Явыг бүтээж өгөөд Адам түүнийг эрэгтэй өнөөс гаргаж авсан учраас эмэгтэй гэж нэрлэе гэж хэлээд түүнийг эхнэрэн болгож авсан. За яг үүнтэй ижилхэн Ява бол Адамын одоо эхнэр нь болсон бол сүм өнөөдөр бол Есүс Христийн сүвд бүсгүй гэж бол Есүс хэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг өнөөдөр бид хүн юу яриад байгааг та бүхэн ойлгож байгаа. Адам Есүс хоёрын ижил төстэй талыг бүгдээ хуваалцж байна яг энэ удаа. За тэгээд бол сүм Есүс Христийн сүвд бүсгүй болсон гэж бол хэлсэн. Хожим нь Есүс Христ хөрөнгө хүрж одоо яг жинхэнэ үнэн сүм болох сүвд бүсгүйтэйгээ хормилно гэж хэлсэн байдаг. За тэгвэл Адамыг бол одоо Бурхан унтуулж одоо түүнийг хавирганаас авсан бол Есүс Христ бол одоо үхсэн. За тэгээд тэрээр загалмай дээр цовдлогдож бол нас барсан. Тэгээд үнэхээр Христэд бид нар бол унтсан гэдэг зүйлийг бол өгсөн гэдэг зүйлийг бол унтсан гэж бол үздэг. Яг л бид нэр одоо хэзээ нэгэн цагт эргэж бол эзэнтэйгээ уулзна гэдэг итгэдэг учраас ийм итгэлтэй байдаг юм аа. За тэгээд бол Бурхан Адамыг унтуулад бол хавиргын авч ормыг нь махаар бүрсэнтэй ажил Есүс бол одоо өөрөө загалмай дээр цовдлогдож нас барж бол одоо бид бүхний төлөө одоо гим нүглийн төлөө нас барж бидний гим нүглийн төлөө нас барсан байдаг. Тэгвэл эдгээр хоорондын адил төстэй талууд Адам одоо Есүс хоёрын хооронд байгаа учраас яахарахгүй Адам бол Есүс Христийн жинхэнэ одоо дүр нь байсан. Өөрөөр хэлэх юм бол Адам бол Бурханы дүр байсан. Харин Христ бол өөрөө жинхэнэ Бурхан байсан юм. За тэгэхээр зэрэг бол Христ бол Адам хоёрын талд ижил төстэй ийм тал байгаа ч гэсэн бас нөгөө дээгүүр бас ялгаатай зүйл бас байна. Яасан бэ гэхээр зэрэг бол Адам унтаж бол Явыг бүтээлсэн. Тэгвэл нөгөө талаар эсрэг талаас нь аваад үзэх юм бол Адам бол үнэн чанартай бол сорилтонд унсан. Яагаад вэ гэхээр зэрэг Яв нэг өдөр Эден цэцэрлэгтээ танилцж явсан. За тэгээд гимнүглийн одоо их уурхай болох муу ерөн сүнс сатан бол хортож нэг модны жимснээс идсэн. За тэгээд Адам тэр модны жимснээс идэх үед үнэхээр одоо Яв тэр модны жимснээс идээд өөрөө зогсохгүй бас Адам тавчирч өгсөн. Тэгээ Адам бол тэр модны жимсийг идэхдээ бол үнэхээр одоо харамсаж байсан баг. Яагаад тэгэхээр зэрэг Адам бол юу хийх гэж байгааг мэдчихсэн баг. Тэгээд энийг идвэл ямар болох вэ гэдгийг хүртэл Адам маш сайн мэдчихсэн баг. Тийм болохоор Адам хамгийн зовж ирсэн хүн болоо гэж бол би хувьдаа боддог. Тэгэхээр яасан гэхээр бол Адам бол одоо тэр жимсийг бол эдсэн нь бол тэрээр бол унсан юм. Харин Есүс бол одоо өгснээр бол амжилтыг авчирсан, амжилтанд хүрсэн. Тэрээр бидэнд мөнхийн амийг өгч Бурхны төлөвлөгөө биелүүлсэн. Муу ерөн сүнсний төгсгөлийг авчирсан. За тэгвэл Адам бол амьд одоо оршигч одоо бодгол хүн байсан бол Есүс Христ бол тэр амийг өгөгч нэг нь байсан юм. Энийг бол бид нэр 1-р Коринт номын 15-45 дээрээс уншиж болох юм. За тэгвэл Адам бол үхээд дахиж амьлааг бол харин Есүс Христ бол үхээд бол дахин амьлсан юм. За тэгээд бол анх Адам эхлээд Яв жимс идсэн байгааг Адам хараад бол маш их одоо харамсаж байсан баха гэж бол би төгөлсөн. Тэгэхээр зэрэг бол тэрээр Явд маш их хайртай байсан учраас л тэрээр харамсаж байсан юм. Яагаад тэгэхээр зэрэг бол Адам анх хэлэхдээ бол энэ бол үнэхээр миний ясны минь тасархаа махны минь тасархаа гэж бол хамгийн хайртай гэдэг илэрхийлэл бол хурцаар илэрхийлж байсныг бид бүхэн сайн санаж байна. Тийм учраас Адам Явд үнэхээр хайртай байсан учраас Явгийн төлөө Адам бол өргөл болсон юм. Юу гэсэн үг вэ гэвэл Адам тэр жимсийг идэхдээ бол одоо идэхэд одоо гим нүгэл хийхдээ бол
болохгүй шүү гэдгийг мэдсэн хэрнээ бол тэр жимснээс идэж бол Адам өөрийгөө бол Евийн төлөө өргөл болгосон гэж бол үздэг юм. Үүнтэй хэлхэн Есүс бас сүмд үнэхээр хайртай байсан. Тийм ч учраас тэрээр сүмийг сүт бүсгүй гэж бол хэлсэн. Тэгээд тэрээр бол сүмд маш их хайртай учраас би энэ сүмийн төлөө өөрийнхөө амийг бол золиосон. Адам яагаад тэгвэл гим нүгэл буюу үхлийг сонгосон юм бэ гэвэл Адам тэр жимснээс идээгүй бол Ев бол нас бараад дахин амьлах боломж түүнд байхгүй байх байсан юм аа. Өөрөөр хэлэх юм бол Ев бол тэр чигээр мөнхийн мөхөд өгөх байсан. Харин Адам Евийн төлөө хамт өгснээр түүнийг дахин амьлагдах боломжтой болгосон. Тэгэхээр зэрэг бол 1-р Тимот 2:12-аас 15 дээр эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээр аврагдана гэж бол хэлсэн нь ямар утга учиртай вэ гэхээр зэрэг бол Адам бол Евийн төлөө бол өргөл болж түүнийг аврах тийм боломжийг бий болгосон юм аа гэдгийг бол илэрхийлж байгаа. Яг үүнтэй ижилхэн тэгвэл Есүс сүмийг аврахын тулд бас загалмаа дээр цовдлогдож нас барсан юм. Адам Есүс хоёрын ижил тал одоо сөрөг тал дээр бас олон зүйлийг бид хүн олж харж болох юм. Тэгэхээр зэрэг бол бид хүн үнэхээр бидний эзэн Есүс Христ бидний төлөө юу хийсэн юм бэ гэдгийг бас үргэлж дурсаж санаж түүний энэ дүр болох Адамын амьдралыг ч гэсэн бид бас уншиж үзэж бас судалж байвал илүү зүгээр. За тэгээд үнэхээр бид бүхэнд эзэн гайхамшигтай эвэлийг өгч бид бүхэн үнэхээр түүний бүх дүр төрхийг одоо олж Библиэлд унших тэр боломжийг бас Библи бидэнд олгосон байдаг. За тэгээд та бүхэн яг энэ бяцхан эргцүүлэл дээрээс бас уламж хаашин лавшруулад бодоод үзээрэй. Тэгээд та тэгвэл Бурхны нэгэн дүр төрх байхыг хүсэж байна. Та яг л Адамын адил таны амьдралын хэм маяг, таны амьдралдаа авч явж байгаа арга барил тэр бүхнээс чинь Есүс Христийн дүр төрх харагдаж байна. Хэрвээ харагдаж байгаа бол энэ нь бол маш сайхан зүйл. Тийм учраас та өнөөдрөөс эхэлж өөрийнхөө амьдралд дүгнэлт хийгээд үзээрэй. Та Бурхны яг аль дүрм вэ? Танд Бурхны ямар зан чанар нь байна вэ? Танаас хүмүүс Бурхныг олж харж чадаж байна уу гэдгийг өөрөөсөө асуугаарай гэж бол хүсмээр байна.